Та бүхэндээ гэгээ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр цөмөрөө 2025 оны 10 дугаар сарын 17-ныхоо 6 мэдээллийг хүлээн авцгаая. За та нарынхаа өмнө зоолон Тэнгэрийнхаа зэрэг эдлэгээ тавьсан байна 17 оны өдрийнх. За тэгэхээр өнөөдөр болохоор баасан гариг маань иргэшээж байгаа. Баасан гаригийг маань болохоор сур гариг өөр иргэшээдэг байгаа. Сур гариг маань болохоор одоо энэ жинлүүрийн ордог иргэшээдэг. Тэгэхээр өнөөдөр хайрын тэнгэр бидрийг иргэшээж байгаа гэсэн үг. За энэ өдөр маань яаж яана гэхээр нар маань жинлүүрийн ордод тийм ээ. Сар маань харин орхины орд руу шилжиж ирсэн байгаа. Бидний одоо гэр бүлийг одоо илэрхийлж яадаг тийм ээ. Бидний ээжийг уул ус газар шороог илэрхийлж яадаг энергэд маань бурхас бид гарыг маань байгаа. Харин айхтар хилэнцгийн ордод маань болохоор ангараг, бууд, хар сар гурав маань холбоос үсгээд холбогдсон байна. За тэгэхээр өнөөдөр цөмөөрөө юуг мэдэж авбал зүгээр вэ гэхээр нэгдүгээр тийм ээ. Одоо бууд гариг маань бидний сэтгэхүйг эргшээж яадаг, бидний мэдээлэл, харилцааг эргшээдэг ийм гариг байгаа. Ангараг гариг маань болохоор бидний эрч хүчийг тийм ээ, хүслийг, тэгээ бидний бүр шийдэмгий байдлыг тэгээ сөрөгдөл нь гэх юм бол зөрчлийг дагуулдаг энерги байгаа. Хамгийн айхтар нь болохоор хар сар маань тий одоо бидний дотоод сүүдрийг ялангуяа эмэгтэй хүний хар талыг эмэгтэй хүний сэтгэл дотор байгаа гүн гүнзгий хар тарсан мэдрэмжүүдийг эргшээж идэг. Тэгээд энэ маань бүр цаагаараа хилэнцгийн ордод одоо холбогдсон байна. За үүнтэй холбоотой одоо аффирмашныг болохоор маргааш Instagram та тусдаа одоо сторигоор оруулъя гэж бодож байгаа. Тэгэхээр та бүхэн маань өглөө ингээд Instagram руу маань ороод үүнтэй холбоотой аффирмашн хийхийг хүсэх юм бол хамтдаа одоо хийж болно. За тэгээд одоо энэ гурав ингээ хамтдаа байгаад шүү дээ. Энэ гурав энерги чинь. Тэгэхээр одоо яах вэ гэхээр хэл яриа ингээ хурц болчих вэ, тийм үү? Тэгэхээр хэл яриагаа зөөллөе. Одоо бодсон санснаа ингээ шууд хэлэх гээд байх вэ? Шууд бити хэлээрээ те бодож байгаа, зөөлрүүлж байгаа хэлээрээ асуудал нь маргаан үүсгэчихвээ, зөрчил үүсгэчихвээ, харилцаанд яргаа нэгэн байдлаар гэмтэл үүсгэчихвээ гэсэн одоо ийм сэрэмжлүүлэхтэй гэсэн үг байхгүй юу? Зөвлөгөөтэй гэсэн үг. За тэгээ одоо ингээ бидний бодож байгаа бодол те үйлдэлтэйгээ яг нэгдэж чадчихээн үгүй вэ гэдгээс анхаарах хэрэгтэй. Тэгээ бодож байгаа бодол нь үйлдэлээрээ бас буруу гарчихвээ. Нөгөө ангар гариг маань бас хэтэрхий их одоо те хөдөлгөөнтэйгээр нэгдэчихвээ. Тэгээд ялангуяа хийж байгаа үйлдэл чинь цаагаараа хар бараан зүйл татчихвээ. Хэлэх гэж байгаа өгчин хар цагаан хилэм татчихвээ. Энэ бүгд тэрэ бас айгу ухаалаг хандаарай. Ерөнхийдөө бол уур хилэнг бохимдлыг айгу зөв удирдахгүй болохгүй гэсэн үг. За тэгээ сайхан зүйл гэх юм бол мэдээж гайхалтай зоригтой байж чадна те айгу мундаг шулуун шудраг сэтгхүү төрүүлж чадна. Тэгээд мэдээж ингээ хичнээн шудраг одоо сэтгхүү төрүүлж чадлаач гэлээ. Одоо маргаан руу хэтэрхий хурдан орохоосоо сэргийлээрээ ийм эрсдэл бол байгаа шүү. За тэгээ дараагийнх нь мэдээж нар маань жинлүүрээс тийм ээ бурхаас бид гариг руугаа одоо ингээд дөрвөлжин square аспект үүсгэчихсэн ба одоо энерги холбоос гэсэн үг. Тэгэхээр одоо цөмөр яах вэ гэхээр ийм одоо бид нар ингээд нийгмийн дунд ярваа нэгэн төр төрхтэй байдаг штэ. Одоо жишээ нь одоо би өөрөөр ярьж үзэх юм бол за би ингээд Instagram-да, YouTube-дэ, Facebook-дэ тэ ярваа нэгэн байдлаар өөрийгөө зоолог гэдэг төр төрхөөр гаргаж ирдэг гэсэн үг. Гэхдээ миний ард чинь бас миний гэр бүл байгаа тийм үү. Тэгэхээр би ингээд хитрхи гэр бүлээ мартаад ажил руугаа төвлөрч магадгүй гэсэн үг байхгүй юу. Эсвэл би хит гэр бүл рүүгээ төвлөрөөд маргааш ажлаа мартчих магадгүй гэсэн үг. Тийм учраас цөмөрөө одоо хит ингээд айл нэг рүү давтуулсан юм уу айл нэг орхисон ийм байдалтайгаар байж болохгүй яг ингээд дундын барих хэрэгтэй гэсэн үг. За тэгээд бүр нөгөөтэйгөр бас дахиад тайлбарлая л да. Одоо ингээд бархас байдлаарч өөрөө юмсыг томруулдаг тийм үү. За тэгэхээр хэрвээ би ингээд өөр дөрөв жишээ авч ирэх юм бол би маргааш би хит ингээд өөрийнхөө одоо нөхөр хүүхдээ бодоод эвээ минь чи минь одоо өрмөн гэл тэнгод тэр бодож байгаа бодол тэр санаа тавьж байгаа санаа зовнил маань хит ихсээд араасаа хэтрүүлэн дагуулах энерги дуудаж магтгүй учраас аюу бас бодолтой тунгийн тааруулах ёстой гэсэн үг. Ойлгомжтой тайлбарлаж чадсан байх гэж найдаж байна. Та нар минь юу гэж бодож байна? Хэрвээ ойлгохгүй байх юм бол за би дахиад тайлбарлаад өгч юм. Одоо ийм гэсэн үг байхгүй юу? Хитрхи их юмд санаа зовбол санаа зовоод байгаа зүйл чинь улам ихсэж болцшгүй учраас тунгийн тааруулж санаа тавиарай гэсэн үг. Ялангуяа ар гэрлүүгээ. Ар гэрлүүгээ гэж хэлээд байгаа шалтгаан ч ерөөсөө энэ хараа юу байхгүй юу?
Энэ мэлхийн орд аахгүй юу? Мэлхийн орд чинь бидний ар гэр, улс, их орон, газар, уул уус, шороо, нутаг, ус, ээж тийм үү? Ерөөсөө л бидний ар гэр гэсэн үг. Тэгээд энэ бүгдтэй холбоотой бидний сэтгхүүд тийшээ хит чиглэлчих юм бол Бархаас Бадарагчийн хитрхи ихсгдэг учраас хитрхи их болчих вэ гэж зөвлөж байна. Сануулж байна. За тэгээ таатай мэдээд гэх юм сар маань охирын орд руу шилжсэн учраас айгүй дажгүй нэг нэрг байгаа. За юу вэ гэхээр энд ингэдэг юмд айгүй их дүгнэлттэй хандаж алдааг засах боломж олддог гэсэн үг. Маш боддоор хандах боломжтой байдаг ийм сайхан эерэг тал байгаа. За жишээ нь гэх юм бол маргааш үсээд сулахад ээлтэй гэсэн үг. Яагаад гэхээр үсээ ингээ жоохон тааламжгүй зассан өөр чин таалагдахгүй байгаа бол тэрийг засаад залруулад өөрт чин таалагдахаар дахин засалт хийж болно гэсэн үг. Хэрвээ нэг ажилтайгаа хослуулах юм бол ажлаа дахиж нэгтлээд илүү их нямбайгаар ажлаа сайжруулах боломжтой. Өдөр тутмынхаа ажилд болон өдөр тутмынхаа эрүүл мэндэд анхаарал тавихад маш сайн ээлтэй энергитэй байгаа гэсэн ийм утгатай байхгүй юу? За ингээд суглаан та бүхэндээ 17-ныхоо мэдээллийг хуваалцлаа. Тэгээд таалагдсан бол зоолоогоо дэмжиж хуудсыг минь дэмжиж шеэр хийгээд өгөөрэй. Илүү их олон хүмүүст хүргээд туслаад өгөөрэй. За ингээд дараагийн имжлэхээр дахин уулзцаая. Бүгдээрэнд нь баярлалаа. Зөндөө их лайк дарж байгаа, коммент үлдээж байгаа бүх хүмүүстээ дахиад баярлалаа. За баяртай.